Заасан байцгаана уу? Бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За, миний бие Эдвард буюу Эдог одоо йог бясалгалын багш хийгээд намасте төвд ажиллаж байгаа нэг йогийн багш байна. За, тэгэхээр миний хувьд гэх юм бол бусад багш нараас ялгарх давуу тал нь гэх юм бол гэр бүлэрээ уламжлалт бясалгач нар байгаа. Тэгэхээр миний хичээл голцоо бясалгал болон йогыг хослуулж дээрээс нь аюурведагийн ангаах ухааны хослуулж ордгоороо онцлог ялгаатай багш байгаамаа. За тэгээд өнөөдрийн бичлэгээ бас нэг гол зорилго нь юу гэх юм бол өнөөдөр надад this brand-с нэг бэлэг ирсэн байна. Тэгэхээр бүгдээрээ энэ бэлгийн дотор юу ирсэн байгаа бол хамтаа unbox хийж үзцгээе. За айгүй их мэдээж this brand гэсэн өөрийн брендийнхаа ууц сав баглаа боотолтой болцсон байна гэдэг чинь маш том давуу тал. Яа гэх юм бол энийг та найз нөхөдтэй одоо хайртай хүмүүстэй бэлэглэхэд хэдийн дахиж сав боолоо бот хайхааргүй юм бүр бэлэн болцсон байт юм байна. За тэгэхээр энэ харж байна те. Энэ бол яг бүр яг бэлгэнд бол nice. За дотор нь this brand-ийн одоо үүсгэн байгуулагчийн нэрийг утсан. За зэсэртэн гэдэг сайхан юмтай би. За бүгдээ бэлгээ заалж үзцгээе. Тадаа. Би бол ерөөсөө урд нь яг энэ брэндийг бол яг юм хайрцагтай марцтай заавж үзээгөө. Дэлгүүр дээрээс нь очиж авч ирсэн. Ингэж яг бэлэг байдлаар авах аягүй гоё юм байна. Одоо саунд дээр ч гэсэн яг брэнд гэсэн. Юутай логотой байгаа. Ваа. Nice. Баярлалаа. Харуулах уу яах вэ? Ямар амар гоё. Аа юу ч юм гэж те. Йог бясалгалын багш. Тэгэхээр надад утга учирын хувьд энэ бол маш том хүндэтгэлтэй, маш гоё таасан бэлэг гэж үзэж байна. За энд бол одоо нацаг доочч гэж ярьдаг, очирч гэж ярьдаг. За тэгэхээр очир бол маш олон янз байдаг. Гэхдээ очрыг бол ерөөдөө хамгаалалт болон одоо тэ бат бөх байдал арга бэлгийг бэлэгдэж эрэгтэй хүнд айлангуяа. Нэр брэнд ч уусаа эрэгтэй хүний юу ч тэ. Брэнд ч тэ. Вау. За одоо та бүхэн намайг одоо энэ цагаас хойш дандаа энэ зүйлтэй хардаг болох нэ. Надад маш их таалагдлаа. Тэгээд брэндийнхаа хамт олонд маш их баярлалаа. Өөрлөгөө хараас байгаа тавьсан. За баярлалаа. Маш их таалагдлаа.